Сайн бацхан уу? Гэр харилцааны тухай подкастын маань 7 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Энэ хүртэйгээ хамт исэн өмнөх дугаарыг маань сонсоод лайк, шеэр, subscribe хийсэн мөн комент үлдээсэн таад маш их баярлалаа. Тэгэж нэр сонсож байгаа хүмүүс байх юм бол подкаст нь маань тавтай морил. За өнөөдрийн сэдэв бол бид нэр ямар нэгэн харилцаанд орохдоо хүлээлт үүсэхгүйгээр амьдрах боломжтой юу? За энэ хэрэг ирвэл юм бэ? Үнэхээр тийм шаардлага гарах юм бол хэрхэн зөв хүлээлт үүсэх вэ гэхээдгээр одоо асуултанд хариулт өгөөд ерөнхийдөө бол хүлээлтийн талаар өнөөдрийн подкастаа бол бичиж байна. За тэгээ та бүхэн маань одоо зөндөө хардаг баха сошиал медиагаар юм хүлээлтгүй амьдрах нь зөв, хүлээлтгүй амьдрах нь аз жаргалын түлхүүр хинч чамаа чам шиг бодохгүй гэдэг лөө тэ эдгээр үсүүд одоо маш ихээр шеэрлэж байгааг бол би харсан. Тэгээ та хэд ч гэсэн хаяа хардаг байх гэж би бодож байна. За эдгээр үгс нь ер нь одоо ихээр шеэрлэгдээд байна гэдэг чинь цаана хин нэгэн маань хүлээлт үүсгээд тэр хүлээлтэнд нөгөө хүн хүрээгүй учраас далдуур одоо гомдолт хийснээ илэрхийлж байгаа нэг илрэл юм байна гэж би ойлгосон. За миний хувьд ч гэсэн ялгаагүй. Тэгээ бусдаас нөгөө хүлээлт үүсгээд тэр нь маань хүрэхгүй болохоор гомдоод бухимддаг бас дээрэс нь шудраг бус санагдаж байгаа тийм үед бол бас байдаг байсан. За тэр үедээ бол үнэхээр нэрээ яг хүн яах учраа болохгүй. Тэгээд нэг хүлээлт үүсгээд байгаа нь миний буруу юм биш үү гэж өөрөөсөө бас асуухад нэлээд хүрдэг тий. Тэгээд тийм болохоор ер нь хүмүүсээс хүлээлт үүсэхгүй амьдраад үзье гэдэг нэг тийм бодол тээж нэг хэсэг явж утсан. Тэгээ хэдийгээр бид нэр маш ихээр хүлээлт үүсэхгүйгээр амьдрахыг хүсдэг боловч за уучлаарай боломжгүй зүйл юм аа гэдэгтээ хэсэг хугацааны дараа бол би өөрөө эвлэрхий зур аргагүй болсон. Тийм болохоор нөгөө нэг зөв хүлээлт үүсгэж гомдолт хийхгүйгээр хэрхэн яаж амьдрах вэ гэж одоо бодож эхэлж байгаа. Өөрөөсөө асууж байгаа юм тий. Тэгээ бусад их сурвалжуудаа уншиж судалж явж байгаад тэгээ 2020 онд би нөгөө Think Like a Monk гэж J-Sheet-ийн бичсэн номон дээрээс итгэлийн 4C буюу зөв хүлээлт үүсгэх талаар нэг олж уншсан маа надад айгүй таалагдаад тэгээ нөгөө бусдаас одоо хүлээлт үүсгэхийн зовлонгоос нэлээд ангижруулж одоо нэмгэлж өгсөн гэж хэлэхэд бол болно. Тэгээ энэ арга нь болохоор энгийн тэгээд ойлгомжтой тухайн үедээ надтай маш их related болоод тэгээ шинээр уулзж байгаа болон хуучин хүмүүстэйгээ тийм одоо тэр хүмүүсээ зөв ангилаад зөв хүлээлт үүсгэхэд маань маш их тусалсан. Тийм болохоор та хэдтэйгээ бас энийг дэлгэрэнгүй хуваалцъя гэж би бодлоо. Тэгээд за бид нэр юу ямар нэгэн харилцаанд орохдоо хүлээлт үүсэхгүйгээр амьдрах боломжгүй гэдэгтээ сая бол санал нийлчлээ тий. Тэгэхээр чинь бид нөгөө зөв хүлээлт үүсгэж сурхаас өөр аргагүй болж байгаа зү тий. Тэгэхээр подкастынхаа 2 дугаар хэсэгтээ зөв хэрхэн зөв хүлээлт үүсэх вэ? Тэр нь шаардлагатай. Миний одоо хувьд аюу чухал гэж санагдсан 3 зүйлээ та хэдтэй хуваалцъя. За нэгдүгээрт итгэлийн 4C. За ихэвчлэн бид нэр одоо бусад хүмүүс бидний амьдралд ямар зорилго үүрэгтэй учирсан бэ гэдгийг тодорхой ялгаан салгаж харж чадахгүй байгаагаас нэг хүнээс одоо олон зүйл хүлээх түүнээсээ болоод бид нэр одоо нэг өөртөө болон өрөөлд бас сэтгэл дундуур байх магадлал бол ихсдэг. Тэгэхээр ерөөсөө ямар ч харилцаа тодорхой түвшний итгэл дээр болоо суурилж бий болдог те. Тэгэхээр итгэл үүсгдэг тэр 4 элемент байдгийгаа болохоор итгэлийн 4C гэж одоо нэг Think Like a Monk гэдэг номон дээр болохоор гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр харилцаанд орж байгаа хүмүүсээ 4 ангилснаар зөв итгэл болон хүлээлт үүсгэх бол боломж бол үүсдэг юм байна. За тэгвэл энэ 4C-нд нь болохоор юу ороод байгаа тэгээ ялгаа нь юу юм бэ гэдэг хэдүүлээ авч үзье. За нэгдүгээр C буюу confidence мэдлэг, ур чадвар, мэрэгсэн байдлыг хэлж байгаа. Танд одоо тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх мэдлэг ур чадвартай хүмүүс бол эдгээр бүлэгт хамаардаг. За энэ хүмүүсээс мэрэгсэн чиглэлээр нь санал бодол зөвлөгөөг нь олоод авч болох ууз. Тэгээд нөгөө нэг одоо мэрэгжилтэй хийж байгаа одоо зүйлдээ бол эзэн болсон эдгээр хүмүүсийг хэлдэг байх нэ. За хоёрдугаар C буюу care. За энд нь болохоор нөгөө халамж анхаарал тавьдаг хүмүүсийг ордог. Таны сэтгэл хөдлөл мэдрэмжийг анхаардаг. Тэгээ ерөөсөө өөрийгөө бодож биш, таныг үнэхээр танд юу сайн бэ гэдгийг боддог тэдгээр хүмүүс бол ордог. За энэнд бол ерөнхийдөө нөгөө гэр бүлийн гишүүд, ойр тойрны маань хүмүүс бол ерөнхийдөө хөвчлэн ордог тийм. За 3 дугаар C буюу character. За энийг одоо монголчлах юм бол нэг үгээр хэлбэлж удагтай. Тэгээ ийм төрлийн хүмүүс нь болохоор хэлсэн ярьсандаа хүрдэг, үнэн шудраг, моралтай, тэгээ үн цэнээ мэддэг, хамгийн гол нь одоо ихтгэл даах үз, өөрийн гэсэн өвчтэй одоо оюун санаатай, үзэл бодолтой. Тэгээ нүг яахаа мэдгүй одоо шийдвэрлэх мөчүүдэд энэ хүмүүсээс зөвлөгөөгийн сонсоход одоо ихтгэл даах үз юм
зөвлөгөө нь одоо үн цэнтэй байж чаддаг эдгээр хүмүүс бол ордог байх нэ. За дөрөвдөг син буюу consistency. За тогтмол тууштай гэдэг нөгөө нэг үргэлж одоо хажууд чинь байх хүмүүсээс орж идэг. За эдгээр хүмүүс нь болохоор дээр хэлсэн шиг альва нэгэн зүйлийг төгс эзэмсэн одоо уур чадварч гэдэг юм уу тийм зүйл эсвэл халамж анхаарал султаа хийдэж таныг уналттай босолттой одоо жаргал зовлонгийн айлч үед хамт байж чаддаг шаардлагатай үед чинь одоо бэлэн байдаг хүнийг бол хэлдэг. Миний гаргадаг байсан алдаа гэх юм бол нөгөө саяны дурдсан итгэлийн дөрвөн шин чанарыг бүрэн бүтэн одоо пакэжээр нь гэх юм уу бусдаас авах гээд тэгээ хүлээлт үүсгээд байдаг байсан юм байна лээ. Тэрийгээ олж анзаарсан. Тэгээд нэг жишээлх юм бол одоо жишээ нь ээж аваагаа би айгуу тийм мэдлэг уур чадвартай намайг халамжилдаг, дээрээс нь ёсчудагтай тий. Тэгээд байнга одоо миний төлөө үргэлж тогтмол миний хайжууд бэлэн байж ах хэвээр юм шиг ингээд айгуу боддог байсан. Гэтэл ээж аав маань тэр бүдгээр зүйлийг бүгдийг нь өгч чадахгүй ч гэсэн жишээлбэл ээж маань одоо надад халамж анхаарал тавьж штэ тий. Ээж маань намайг care хийдэг тий. Одоо миний мэдлэг ур чадвар ч юм уу тэдгээр зүйлийг сонирхгүй байлаа гэхэд миний эрүүл мэндийг миний охин яаж байгаа бол гэж санаа зовдөг анхаардаг байж болно тий. За тэгээ энэ дээр нэмээд одоо ээж consistency буюу тогтмол хичнээн хэцүү байсан ч гэсэн ээж рүүгээ залгаад нэг ярахад ээж уцаа аваад тэгсэн өмнө охин гэд намайг тайвшруулаад сонсчдаг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг эн чинь ингээд нэг хүнээс тэр дөрвөн зүйлийг авах гэхээсээ илүү зарим үед ч одоо ээж маань надад жишээ нь хоёр зүйлийг л өгч штэ тий. За тэгэнгүүт аавыгаа ингэ бодонгууд аав яадаг вэ гэхээр одоо тэр кэр халамж анхаарлыг өгөхгүй шүү дээ. Байн гуцаар яриад эсвэл миний охин яаж нээж ийн гэл ингээл яриад байхгүй ч гэсэн те одоо тэр хүн надад юуг харуулдаг вэ гэхээр өгдөг вэ гэхээр одоо character буюу ёс чудагтай байх, үнэн чудраг байх те тэгээд нөгөө ихтгэлтэй ах уйц тэгээ ааваасаа зарим нэг зүйл дээр үнэхээр мэдхгүй чадахгүй зүйлээ амьдралынхаа туршлагаас хуваалцах гээд асуухад аав яг л миний төлөө миний харж чадахгүй байгаа зүйлийг ноён нуруу гаргаад надад хэлж өгдөг ч юм уу. Тэгээ нөгөө талд нь нөгөө аав хизээ нэгэн цагт надад хүнд асуудал тулгараад ааваасаа би тусламж асуухад надад ингээд дандаа заа гэд хэлчихэдэг те. Тэгэхээр ааваасаа би нөгөө нэг энэ дөрвөн сэгийнхаа одоо character consistency-г авч яадаг бол ээжээсээ би care consistency-г авдаг байх нэ те. Тэгэхээр нөгөө нэг заавал мэдлэг ур чадрын хувьд одоо надаас илүү баймаа гэж нөгөө шаарддаг байсан. Нялх балчир оюунтай око ингээд биш болж эхэлж байгаа юм л да. За тэгээ нөхрөөсөө ч гэсэндээ зарим нэг зүйл дээрээ за би нөхрөөсөө юуг ин авдсан болоо гэд ангилаад тэгээ дөрвүүлэнг ин авахгүй чичээхээ бас болсон маа намаа нилээн айгу амар тайван амгалан болгосон. Тэгээд бас нөгөө талд нь одоо ингэдэг штэ нөгөө бизнесийн хамтрагчид энэ төр байх юм бол нэгээ халамжлаад бас амар конфидент байх гал эсвэл нөгөө нэг юуж болж исэн бэлэн байх ч гэдэг юм уу те. Гэтэл та ямар нэгэн байдлаар одоо бизнесийн хамтрагч байлаа гэж бодоход та тэр хүнээс халамж анхаарал хүсэж байгаа мó эсвэл тэр хүнээс чудагтай те хэлсэн ярьсандаа хүрдэг үнэн чудраг моралтай байхыг хүсэж байгаа мó гэд ингээд ялгаа салгачингууд эн чинь нөгөө нэг өөр төрлийн хүлээлт үүсчихэж байгааз. За тэгэхээр миний хувьд болохоор би бизнесийн хамтрагчтай байя гэж бодох юм бол би тэр хүнээс character буюу жудагтай байдлыг тэр хүнээс хүсэж байгааз тэр хүн намайг одоо миний ээжийг халамжилдаг байх шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр өөр хүмүүсээс бид нэр өөр зүйлийн одоо тэр итгэл найдвар тэр өөр зүйлийг бид нэр авдаг байх нэ. За нөгөө талд нь бид нэр эргүүлээд бодох юм бол эсрэг талд нь бид нар бас өөрсдөө энэ дөрвөн итгэлийн дөрвөн сигээс алийг бусдад санал болгож өгч чаддсан бэ гэдгээ бас эргцүүлж тунгаах нь бас нэлээд зөв юм бэлээ. Гэхдээ бид нар бас хүн болгонд энэ дөрвөн зүйлийг бүгднийг нөгөөд яваад иж бас чадахгүй шүү дээ. Тэгэхээр би ээж авдаа бол би зөвхөн нөгөө халамж анхаарал өгдөг зүгээр л сайн охин байхыг хүсэж шүү дээ. Нөгөө талд нь би одоо хүүхдүүдийнхээ хувьд бол дандаа нөгөө consistency байдаг, чадвал characterтэй тэгээд нөгөө нэг одоо халамж анхаарал өгдөг нөгөө care гэж ярьсан эдгээр зүйлүүдэд өгчих юмсан гэж хичээдэг бол за найз нөхдийнхөө хувьд би яаж ийн гэхээр өөрийгөө бас нэлээд бодоод ажигласан л та тийм нөгөө жишээ олгоотой хэлэх юм бол за найз нөхдүүдийнхаа дунд орохоор би бол айгүй тийм байнга л халамж анхаарал тавиал мессеж хичээл хүй хай гэдэг тийм хүн бол биш байгаа байхгүй юу. Тэгээ өөрийгөө анзаарсан чинь тэгээд би найзуудтай юу өгч чаддаг вэ гэхээр одоо нөгөө нэг уналттай босолттой зовлон жаргалынх нь альч үед нь тэр хүн над руу утас цохоод юм уу над руу хандхад би одоо туслахад ч юм уу ямар нэгэн байдлаар бэлэн байж чаддаг. Тэгээ энийгээ бол би аюу олон жилийн хугацаанд хийж байгаа юм байна гэж өөрөөсөө анзаарсан. Тэгээд миний найзуудтай өгдөг зүйл бол consistency буюу тогтмол одоо үргэлж хажууд нь байх. Тэр нь болохоор нөгөө нэг өдөр тутмын анхаарал халамж бол биш тий. Тэгээ эдгээр зүйлүүдийг өгд юм байна гэхээр миний хувьд сэтгэл хангалан би өгч чадах зүйлээ л өгч чадна.
би нэг найзаасаа care авдаг, нэг найзаасаа consistent авдаг, нэг найздаа болохоор илүү мэдлэг ур чадвар өгдөг авдаг ч юм уу те. Нэг иймэрхүү ингээд найзууд маань ингээд дээрээсээ доошоо ангиллагдах биш, хүндлэн тавьж агаад ингээд бидний бүгдээрээ ижил тэнцүү. Гэхдээ бид нэр өөрсдийн өгөх зүйлтэй бас авах, бусдаас ч гэсэн өөр зүйлүүдийг, өөр хүмүүсээс өөр зүйлүүдийг авдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн чинь айгүй тийм харилцаа маань илүү хэлбэр болж эхэлсэн. Тэгээ нэг дээр дурдсан 4C байгаа шүү дээ тий. Confidence, care, character and consistency гэсэн дөрвийгөө болохоор би та бусдад бүгдийн бусад хүмүүст өгч чадахгүй, та бас бусдаас ч гэсэн авч чадахгүй. Ийм боломжгүй зүйл байгаа байхгүй юу? Харин бид нэр зөвхөн өөрийнхөө л бүх зүйл байж чадна гэдэгт эртгэн шиг санал нийлээ. Тэгээд нөгөө харилцаанд орж байгаа бүх хүмүүсээсээ за би энэ хүнд юу өгдөг лээ? За энэ хүнд би character өгд юм байна. Гэхдээ би энэ хүнээс care авд юм байна гэх юм уу? Ингээд ялгаад ангилчих юм бол хүлээлт үүсгэх хамгийн ингээд ихний суурь ингээд зөв алхам тавигдаад бол эхэлдэм байна гэж би бодсон. За зөв хүлээлт үүсгэхийн 2 дугаарх чухал зүйл хүсэл байгаа бол түүнийгээ зөв илэрхийлэх. За таны хамтрагч болон хүн бүр бол бодол уншигч нар биш шүү дээ тий. За би л авахдаа бодол уншиж чадахгүй. Тэгэхээр таныг бас бодол уншиж чадахгүй хаа гэж бодож байна. Тэгэхээр бид нөгөө харилцан биенийхээ бодлыг уншиж чадахгүйгээс хойш танд ямар нэгэн хүсэлт хэрэгцээ байх юм бол тэрийгээ тодорхой илэрхийлэх нь ерөөсөө таны миний бидний өөрсдөө маань одоо бас чухал үүрэг байж байгаа. Тэгэхээр тэр үүргээ бид нар биелүүлээгүй байж нөгөө passive aggressive зам байдал буюу одоо тийм үйлдэл гаргаад бүх юм зүгээр үсттэй гэдээ асуухаар зүгээр гिचээд байгаа байдал биеийн хилэмж гаргаж байгаа энерги нь өөрөө сөрөг утга заагаад байдаг. Гэтэл энэ маань өөрөө хизээч харилцааг эрүүлэх алхам хизээч болдоггүй. Тэгээ энээс сэргийлэхэд бол нэгдүгээр та энэ харилцаанд орж байгаа танд ямар суурь хэрэгцээ байгаа юм бэ гэдгээ тодорхойлох. За тэрийгээ та мэдсэн хэрэгцээгээ та ойлгоцсон байх юм бол нөгөө хүндээ илэрхийлэн те харилцаанд орж байгаа хүндээ илэрхийлж чадчихвэл илэрхийлж чадахгүй бол юу илэрхийлэхэд чинь саад болоод байгаа юм бэ гэдгийг олж тогтоох. За 3 дугаарт бид нар ямар нэгэн байдлаар нөгөө хүнд ингээд надад ийм хэрэгцээ байна, ийм хүсэл байна гэд хэлэхээр бид нар нөгөө хүнээс ийм царай алдсан юм шиг санагдах тийм мэдрэмж ингээд өөрсдөө ингээд тэгээд байдаг. Гэтэл хүн болгонд суурь хэрэгцээ байдаг. Тийм учраас та хүсэлтэй хэрэгцээгээ илэрхийллээ гэд царай алдсан ч юм уу тийм юм болохгүй. Харин ч та тодорхой хэлж байгаагаараа харилцаагаа эрүүлэх алхам хийж байгаа гэсэн үг юм аа. Зөв хүлээлт үүсгэхийн 3 дугаар чухал зүйл нь хил хязгаар тавих. За заримдаа бид нар гаргасан сайхан сэтгэлээ эрүүлж авч чадсангүй. Тэгээд хүний сайхан сэтгэл рүү хүмүүс устсаад ах юм аа гэх мэтчлэн одоо юм гоморхол юм яриануд бол бас их яваад байдаг те. За энэний цаана болохоор та харилцаанд орохдоо ч юм уу бид нар нөгөө харилцаанд орохдоо тодорхой хэмжээгээр ямар нэгэн зүйл бид нар санал болгож өгч байгаа те. Тэрнийхээ хариунд бид нар бас тодорхой хэмжээгээр бяцхан ч гэсэн хүлээлт үүсгээд тэнцэнээсээ нэг хүлээлт байсан. За тэр маань биелээг уучнаас бид нэр жоохон ч гэсэн юм гомдол тэгээд бас үлдсэн. Тэгээд тэрийгээ ингэж ярьдаг байх нэ. Гэтэл энээс сэргийлэх арга нь болохоор бид нэр өөрсдөө бусад эрүүл хил хязгаар тавих юм. За тэхийн тулд бид нэр альва нэгэн харилцаанд орохдоо би энэ хүнд юу санал болгож юу өгч чадах юм бэ? За жишээлбэл цаг мөнгө санхүү тэгээд энерги бай гэж бодъё. Тэгэх юм бол би энийг хэр хэмжээтэй ямар хуу өгөх юм бол надад тухтай байх юм бэ гэдэг өөрийнхөө тэр тухтай бүсийг тодорхойлоод тэгээд тодорхойлсон байх юм бол бусад хүн танаас таны тусламжийг ч юм уу ямар нэгэн байдлаар мөнгө санхүүгийн дэмжлэг таны цаг энергинээс асуухад та өөрөө тэр одоо өөрийнхөө тухтай бүстэй тэр хүнтэй харилцаанд орох учраас дараа нь юм гомдол гунирхал одоо тийм тээхгүйгээр үлдэх юм боломжтой болж байгаа. Тэгэхгүй ингээ та нөгөө за жишээл хамгийн их бид нар дээр гардаг ингээд мөнгө санхүүгийн үед яриа л та тий. Найз чинь танаас ингээд мөнгө зээлъя гэдгийг. Тэгэхээр та хэр ямар хуу хэмжээний мөнгө хүнд зээлэх юм бол тань тухтай юм бэ гэдэг. Та тэрийгэ тодорхойлоогүй байж хүн танаас асууж юм бол та тухгүй байдалд ороод одоо найздаа яаж өгөө гэж хэлэхдээ гээд өөртөө байхгүй мөнгө хүнээс олоод өгдөг ч юм уу тий. Нөгөө талд нь та өөрөө тэрийг тодорхойлцсон байх юм бол за би 1 сая төгрөгнөөс дэшээ хүнд мөнгө зээлж чадахгүй юм байна. Энэ нь миний тухтай бүсээс гараад явчих юм байна гэдгийг та мэдчих юм бол хүн танаас асуухад та тэр хэмжээндээ л хүндээ мөнгөө зээлээд хин нь одоо бухимдал одоо шудраг би санагдах ч юм уу гомдол тээж үзэхгүй үлдэхгүй юм сайн талтай байх нэ. За тийм болохоор та хэд маань ер нь бусад хүмүүст орохдоо би хэр хэмжээгээр энэ хүнд өгч чадахгүй миний тухтай бүс ер нь аль юм бэ гэдгээ ямар ч харилцаан дээр ер нь тогтоогоод шийдсэн байх нь айгүй чухал байдаг байх нэ. За энэ хүрээд өнөөдрийн маань подкаст өндөрлж байна.
гэр гэрийг сонсож харилцаагаа ирүүлэх алхам хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд мартснаас нэрээ манайх Apple Podcast-н дээр approved болоод орсон байгаа. Тийм болохоор та хэд маань мэдээж хэрэг review хийгээд бас рейтинг хийж өгөөрэй гэж та хэдээсээ хүсье. Тэгээд энэ дугаар маань таалагдсан бол лайк, шеэр хий, subscribe хийгээрэй. Тэгээд комент бас үлдээгээрэй. Санал шүмж байх юм бол мэдээж мэйл ч юм уу шууд мессеж үчээ надтай холбогдож болно шүү. За тэгээд эх 7 хоногт нөхөр битүүрийн дугаараар уулзлаа. Түр баяртай.